Тэгвэл Монгол Ардын намын жагсаалтаас улсын хурлын гишүүн болсон Гал Бадархын төрийн бас байгууллагаар дамжуулан төсвийн 1.2 тэрбум төгрөгийг угаасан байж болзошгүй асуудлыг Монгол Ардын намын гишүүд сөхөөд байгаа билээ. Тэгвэл боловсролын сайд Наранбаярын зүгээс 120 сургуулиуд тус бүр 10 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн сургуулиуд өөрсдөө гүйцэтгэгчээ сонгосон гэлээ. Тэгвэл тус төсөлд хамрагдсан 120 сургууль бүгдээрээ нэг төрийн бас байгууллагыг сонгосон нь хардлага дагуулж байгаа учраас уг асуудлыг авилдаа тэнцэх газар шалгах шаардлага үүсэж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах зорилгоор 1.2 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж 120 сургуульд тус бүр 10 сая төгрөг шилжүүлэн эргээд улсын хурлын гишүүн Гал Бадархын эцсийн өмсгчөөр нь бүртгэлтэй сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төвд нийгэм дэвш төрийн бас байгууллага шилжүүлсэн нь боловсролын сайд Наранбаярыг огцруулах шалтгаанаар нэрлэгдээд байгаа билээ. Тэгвэл уг асуудалд боловсролын сайд дараах тайлбар өгч байна. Боловсролын ерөнхий газарт сайдынх нь миний өмнөх сайд шүү дээ, туршаалыг гаргаад ингээд амжилттай хэрэгжүүлж ирсэн ийм төслүүд. Тэрийг л үргэлжлүүлсэн хэрэг. Төрийн бос байгууллага нь бол одоо Гал Бадарх гишүүний үүсгэн байгуулсан ийм одоо төрийн бос байгууллага сонгогдсон байлээ. Юу гэхээр энэ сургуулиуд чинь өөрсдөө тэр төслийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө сонгож байгаа. Хүсэлтээ гаргаж байгаа. 300 гаруй сургууль энэ төсөлд хамрагдъя гэсэн хүсэлтээ гаргаад за үүнээс 120 сонгогдсон ийм л юм байл. Төслийг ямар байгууллагаар гүйцэтгүүлэх нь сургуулиудын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал байсан ч хот хөдөөгүй бүгд нэг төрийн бас байгууллагад төсвөөс авсан 10 сая төгрөгүүдээ шилжүүлсэн нь анхаарал татаж байна. Энэ хүрээнд X сайд Инх Хамгаалангийн зүгээс хариу тайлбар хийжээ. Тэр сургуулиудын менежментийг сайжруулах төслийг улсын хурлын гишүүн Гал Бадархын хамаарал бүхий төрийн бас байгууллагаар гүйцэтгүүлж боловсролын сайд Наранбаяр өөрөө менежментийг нь хийсэн үйлдэлийг эрс буруутгасан байна. Иймээс ч дан ганц боловсролын сайд Наранбаярч бас улсын хурлын гишүүн Гал Бадархыг хууль хяналтын байгууллагууд шалгах шаардлага харагдаж байгаа юм а. За хүн намынхны зүгээс боловсролын сайдын асуудалд дөрөөлөн хүн намыг харлуулах гэсэн улс төрийн акт хийгдэж байна хэмээн тайлбарлалаа. Сайн одоо аль болох сайн тэр салбарт нь тохирсон болсон үчин мэргэжилтний бид нар сайд болгосон. Түүнээс чи би гээгүй хойш нь суухан сууж байгаа гол нь үр дүн гарах юм ба. За сүүлийн үед боловсролын сайд Наранбаяр руу хандаад үндэсгүйгээр гүтгэх эсвэл ингээд дотроосоо одоо жинхэнэ нөгөө өмнө ардын намаа ярьж байсан шиг гэрээгээ зөрчинө гэдэг шиг том зорилгоо харахгүйгээр жижиг сэжиг мөр баалж ингэж улс төрийн акц хийх магадгүй сайд улс сонирхолтой хэдэн хүн тийм хийж болно. Гэхдээ энэ бол Монгол улс эрхч таршиж үзэж байгаа. Нэг талдаа намжирхал хийгээд нам доторх халсал хуваагдлын асуудлууд улс төрд бодитоор үүсэж байгаа нь үнэн. Гэхдээ авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагууд наривчлан шалгаж талсан зогсоох нь чухал байна. Иймээс ч Наранбаяр сайд хийгээд улсын хурлын гишүүн Гал Бадарх нарын 1.2 тэрбум төгрөгийн хэрэгээс гадна сургалтын чиглэлээр хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн шалгах шаардлага үүсэж байна. Тэрийг л үргэлжлүүлсэн